За сайн байцгаана уу? Сайхан намарч гэнэ үү? Намайг Даваагүйгийн Сэргэлэн гэдэг. Би нөхөр 4 хүүхэдтэй. Тэгээд 4 ачтай эмээ. Миний гэр бүлийн хүн одоо манай олонний хэлж зайснаар Ирлийн Эрдэнэт. Өөрийнх нь овг бол Бадарчин Эрдэнэт гэдэг хүний гэргий болоод одоо бид тэр 81 онд танилцж исэн анх. Тэгэл тэндээс хойш одоо бид тэр ингээд сайхан амьдарч явна. Тэгээ би энэ удаа бол би нөхрийнхөө тухай жаахан ярмаар санагдаад ингээд ярьж байгаа маа. За бид хоёр 81 онд танилцсан. Тэгээд би 1-р курсын оюутан, манай хүн 4-р курсын ах байлаа. Тэгээ нэг сургуульд очиод тэгээ бид хоёр танилцаад гэр бүл болоод одоо 4 хүүхэд маань одоо 3 хүүтэй, 1 охинтой, хэн зохинтой бас. Тэгээ ингээд манай жирээл нэг Монгол айл шиг ингээд амьдарч байна да. За тэгээ бид хоёр одоо тэр үед чинь 81 оноос хойш танилцсан. Манай хүн 84 онд сургуулаа ГЭД-ийн хэрэглээний ГЭД-ийн инженер гэдэг мэргэжлэр төгсөж ирсэн. Би бас аэрофото ГЭД-с гэдэг буюу онгоцноос зураг авдаг мэргэжлэр төгсөж ирсэн. За ингээд хоёлаа манай хүн галбын говь, өмнө говьд бол маш их нялгын хөндий гэж ярьдаг. Зураглалыг бол өөрийнхөө мэргэжлэр геофизикийн зураглалын ажлыг бол маш их хийж тэр үедээ бол шпос гэж ярьдаг байсан та. Шинэ бүтээл олончтой саналыг 10 гаруй хийгээд тэгээд одоо аж ахуйн дотоод тооцоотой баригад гэдгийг өөрийнхөө эрэл геофизикийн цогцлбор экспедиц гэдэг улсын байгууллагын дэргэд байгуулад тэрийг маш амжилттай ажиллуулсны үр дүнд тэр үед яг одоо нөгөө арчлан хувьсгал эдийн засаг чөлөөт эдийн засаг руу орж эхэлж исэн учраас түүнийгээ дараа нь одоо баригад байгуулад хоршоо болоод тэгээ 1989 онд анх эрэл хоршоо гэдэг хоршооны хуулийн дагуу одоо хоршооны хууль гэж анх гарч ирлээ шүү дээ Монголд. Тэгээд хоршоо байгуулсан. Тэгээд анхныхаа хүү маань одоо 2 том маань бол яг жинхэнэ социализмын үеийн одоо бидний энэ төр одоо картны бараа одоо тэгэл унаагүй очролдог юм олддоггүй байдаг. Тэр бүх бэрхшээлийг битээртэй хамт давж туулж одоо 30 гарсан 2 залуу байна. За манай хүн бол эхнээсээ л ерөөсөө юм хийл гэдэг бодолтой. Нэг сонинд орсон ярихад битээр анх одоо мөнгөө цуглуулаад аав ээжээсээ бас цуглуулаад ингээл хүн чи бас тэр үе чи хорим хийх чи бас хүн болго хийж чаддгүй байлаа штэ. Тэгээд 88 он том хүүгээ гарсны дараа хормоо ивэ. Тэгээд би одоо аавынхаа баруун өрөөнд том өрөөнд нь хормоо хийсэн чинь одоо гэрээ эзүүг хэлнэ гэдээ урилга хэлсэн. Тэгээд урилга хэлсэн чинь тэрэн дээр манай хүн би одоо өөрөө би бодохдоо бол надад хайртай дуртай гэдэг юм уу одоо юу гэдгийг тийм ээ би тэр сайхан амьдрын ч гэдэг юм уу хэлэх байх гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь манай хүн би их орондоо ихийг хийж хэн болохоо та бүхэнд харуулна гэж хэлэхгүй юу. Тэгсэн чи би айгүй сонин санагдаа тэр үед ч одоо дөнгөж хурмаа ээж яадаг. Тэгээд нэг хүүхдээ энэ ямар сонин юм ярьдаг залуу вэ гэж бодож ирсэн. Тэгээ би одоо энэ ингээд одоо битэр 60 манай хүн 60 хүрч байна. Би одоо бас 60 руу төгсөж байна. Ингээд бодоход манай хүний тэр ярьжсэн чиг баримжаа бол яг л одоо хэвээрээ явж байгаа. Тэгээ ер нь өөрийнх нь ярьдаг яриа хийдэг одоо зарчим бол хамгийн гол нь ихийг л хийж бүтээх ёстой л гэж боддог. Тэгээ бид тэр ер нь анханасаа тохирсон юм л да. 87 одоо 88 онд чинь бүхэл улсын үйлдвэрийн газрууд бүгдээрээ дампуурал бүгдээрээ ингээл байхгүй болол тэгэл шинэ хоршооны хувь руу шилжээл тийм ээ. Тэгжээс үед би ГЭД-с зураг зүүн газарт ажилладаг байсан. Тэгээд том хүү маань гарцсан. За тэгээд 2 дахьтаа жирэмсэн болчихоо. 2 дахь хүүгээ гарахаар. Тэгээ миний авдаг цалин 400 төгрөг. Тэгэл өдрийнхаа цалин автобусанд л яваал дуусчдаг байхгүй. Тэгээ манай хүн бол бас гайгүй цалин авдаг. Баригад ахлаад бас одоо төрүүлж ирээд инженер ахлах инженер болсон учраас баригад ахалдаг. Тийм учраас тэгэхэд хоёулаа ингэ ярьсан чинь миний цалин бол ерөөс хаанаас ч ирэхгүй. Би 2 хүүхэдтэй болох гэдэг. Тэгээ ажлын газар дампуурцсан цалингаа өгдөггүй. Тэгэхээр ерөөсөө чи гэрээ хараа. Гэртээ суу, ар гэрээ. Би ар гэрээ тийчээ гэж. Тэгжэл 2 залуу битээр ах эхэлж ирсэн. Тэгээд тэрнээс хойш манай хүн одоо геофизикийн мэргэжлэр одоо хайгуул хийж эхэлсэн. Тэр дотоод тооцоотой баригада
дараа нь одоо захиалгаар ажил хийж эхэлсэн. Тэгээд тэрийг хоршоо болгоод хоршоогоор геодезийн геологийн ажил хийдэг хоршоол, геологийн ямар хоршоол гэж ямар юм байсан гэж тэр баталж өгсөн хүн их гайхаж ирсэн гэсэн. Тэгээд анхны тийм геологийн хоршоол байгуулад хайгуул хийсэн. Ерөөсөө тэр мөнгө төгрөгийг хураая гэж огт боддог. Тэрний оронд нэг ч ихсэн аж ахуйн нэгж байгуулаад, нэг ч ихсэн ажлын байр бий болгоод Монгол улсад хэрэгтэй шүү дээ гэж. Тэгээ би одоо тэрнээс хойш нэг тэгж ер нь тэр нь ч бас зөв юм да гэж би санаа нэгдсэн учраас битээрт бол одоо ер нь л одоо хийж бүтээх юмсан гэсэн бодол одоо хүртэл байдаг. Би ер нь шантарч яхахыг ер нь хараагүй. Их л хүнд хэцүү цаг битээрт олон удаа тохиолдож байсан. Гэхдээ одоогийнх шиг үе тохиолдож байгаагүй л дээ. Одоо ч гэсэн шантрахгүй байгаа манай. Тэгэхээр юунд шантрахгүй байгаа гэхээр өөрийнхөө зөв үзэл бодолд шантрахгүй. Урайлал өөрөө цуг хамт олонтойгоо ороод шөнө өдргөө өвөл зөнхөө хөлдөж өгчих гээл өөрөө тэрэнд ор даруулчих гал тоостой, шороотой, тостой ноцолтол цуг л ороо явчихдаг. Ижлэхэн хуушураа хувааж идэл, ижлэхэн ундагаа кологоо ижлэхэн хувааж байгаа л ингээл цуг ажилтдаг учраас би өнөхөрөө маш их хүндэлдэг. Их ажилсаг, их нямба хүн. Тэгээ ялангуяа одоо манай хүүхдүүд бас нямбагийн дуур байсан. Тийм учраас би нөхрөөрөө бахархдаг. Аавыгаа их хүндэлдэг миний хүүхдүүд. За одоо миний хань бол бас их сайн хүргэн. Миний ээж аваа хоёрыг бол хизээж одоо хадам ээж аваа хоёр гэж хэлдэггүй. Миний аав, миний ээж л гэдэг. Өөрийнх нь ээж аваа хоёр бол бурхан болсон л доо. Гэхдээ хүний хувьд бол их зөөлөн хүн л дээ. Хүн харахад их ширүүл гэж хүмүүс боддог байх. Тэгээ ер нь ингээд харахад бол яг тэгсэн мөртлөө ард талд нь маш их зөөлхөн хүн. Би бол нөхрөөрөө бахархаж явдаг. Одоо насан туршдаа л бахархтан да. Одоо тэгэл дуусгайлгүй дээ. Тэгээд миний нөхрийн одоо эр зоригийг би бас үнэлж явдаг. Их эр зоригтой. Ер нь манай хүн чинь болохоор ихрэлтэй. Ерөөсөө ээж нь ганц төрөөл тэгэл эрэгтэй эмэгтэй хоёр ихэр төрсөн. Тэгээ ихэр нь одоо эмэгтэй Америкт амьдардаг. Энд бол ганцаараа. Тэгээ одоо хүүхдүүдээ том болтлоо бид хоёр бол анхнаасаа ерөөсөө ийм босгон марин гэж зориггүй шүү дээ. Манай хүн бол гэр бүлээ тийж гин би бол ар гэрээ даана гэсэн ийм зарчмаараа л явж байгаа. Тэгэл өөрийнх нь хийсэн бүтээсэн хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр ирэл бий болсон. Бидний амьдрал бий болсон. Бид нар бол ийм ихий бүтээч нэг ч гэж бөөрснөө тэр үед төсөөлж байгаагүй үнэхээр. Энэ хөдөлмөрч хамт олон энэ хүний хөдөлмөрч зан чанар удирдах чадварын хүчээр энэ том хамт олон босч ирсэн гэж би ойлгодог. Тэгээ хүнийг баярлуулчихаар өөрөө тэрнээсээ илүү их баярлдаг. Тийм таашаал авдаг хүн юм болоо гэж би боддгийг. Тэгээ өөрөө илүү их баярлдаг болохоор хүн туслах их дуртай. Өөрийнхөө карма хоосолтлоо туслана хамаахгүй. Тэр хүн гуугаал ороод ирэх юм бол юу ч хамаагүй байгаа юм а бүгдийг нөгөөл тавьчихдаг. Тийм өгөөмөр сэтгэлтэй. Ер нь бол тэгж харамлж мэддэггүй. Эр хүний хувьд бол стал хэлсэн үгэндээ хүрдгэл эр хүн. За би 3 эрэгтэй хүүхэдтэй учраас би аавынхаа энэ цан чанарыг 3 эрэгтэй хүүхдээс аваасаа гэж боддог. Эр хүн хэлсэндээ байгаасаа гэдэг чанарыг миний хүүхдүүд авах хэрэгтэй. Охин шалгаа авахгүй аваасаа л гэж боддог. Би ч бас тийм байх юмсан гэж боддог. Сайн боддог урьдчилаад амлахаасаа өмнө би бол амлсан бол би заавалчгүй биелүүлнэ гэж боддог юм. Тэгээ манай гэр бүлийн хүмүүжил бол ер нь энгийн дээ амар багтаа их зовлон үтсэн. Тийм учраас аавынхаа жолооны кабин төссөн. Тэгээ одоо өргөж авсан аав нь жолооч, тээврийн жолооч байсан. Тэгээ кабинд нөссөн учраас машиныг бол харин сайн мэднэ. Техник сайн мэднэ. Юм сайн гэр цэвэрлэн манай хүн чинь бол хийгээл хийн штэ. Юуг л бол юу ганц хоол хийж чадахгүй. Тэрнээс бусдыг бол бүгдийг хийн. Гэрийг бол бас сайхан цэвэрлэн. Юм бол сайн угаачин, сайхан инээн, уртын дуу харин сайхан дуулна шүү. Эрдэнэ засгийн онгыг сайхан дуулчин, хүрэн толгойн сүудрийг сайхан дуулчихна. Ер нь уртын дуу сайхан дуулна гэдэг бол Монгол эр хүнд байх ёстой чанаруудын нэг, мундаг чанаруудын нэг гэж би боддог. Одоо эрлийг бол 89 онд байгуулснаас хойш манай хүн 31 жил, сая 8 сарын 15-нд бид 31 жил боллоо. За 31 жилийн хугацаанд үүний оролцоо одоо удирдлагаар хамт олон бол их том ажлыг хийж болдгийм байна гэдгийг гаргаж үзүүлсэн. Тэгээ манай хүн 1998 онд нам байгуулсан. 99 онд Монгол улсын хөгжүүл эдийн засгийн чиглэлээр PhD хамгаалсан. 2000 онд манай өөрийнхөө хийсэн ажлаар одоо эрэл компаниг их олон салбартай хийсэн шүү дээ. Манайх ч одоо
барилга, уул уурхай, тэгэл одоо сонин, телевиз, эмнэлэг, сургууль, банк гэл одоо тэр үедээ сэтгүүлчид үзчихэд Эрлийн Вантус гэдэг хүртэл нэр өгчээлээ. Тэгээд энэ бүхнийг бүтээн босгоход бол энэ хүний удирдлаггүйгээр мэдээж байхгүй шүү дээ. Тэр чинь бол тэг яагаад энийг болох ёстой гэж их үздэг манай. Ягаад гэвэл одоо ажилгүйд л маш их байна. Үйлдвэрүүд бүгд одоо социализмаас хойш бид нар чинь бүх юмаа хийдэг л шүү дээ Монгол улс тийм ээ. Тэгээд дамнангуй тэр Монгол турхтны 100 эрхэм тийм ээ. Тэгээд паунгой дамнангуй ярилцахыг бол битээр бүр хэд дахиж үтсэн. Тэр хүн бол үнэхээр яг манай хүн шиг хөдөлмөрлөдөг хүн байсан юм байлээ тэр хүн. Тэгээд тэр хүний ярилцлагыг би монгол хүмүүр дахин үзээшээ гэж боддог. Яагаад гэвэл бидний тэр хүүхэд нас бидний амьдарч исэн тэр үеийн тэр хүний бүтээн байгуулсан тэр их бүтээн байгуулалтууд өнөөдөр бүгд байхгүй болсон. Яагаад байхгүй болсон? Яагаад бид нэр өнөөдөр ингэ сууж байгаа вэ? Яагаад ажилгүй байгаа вэ? Тэрийг бодоод хүн болгонд ордоороосоо бодоосоо гэж бид тэр их боддгийг. Тэгээд үйлдвэр хамгийн гол нь ажлын байр одоо өнөөдөр Монголд хүн болгонд их чухал байна. Ажлын байрыг л олноор бий болох хэрэгтэй Монгол улс. Хүн болгон хөдөлмөр хийх хэрэгтэй. Хүн болгон ажиллах хэрэгтэй. Тэгжээж хүн тэр үр шимээрээ хүн сайхан амьдрах хэрэгтэй. Тэгэл юм бол хүн болгоны амьдрал сайхан явна. Хүүхдүүд нь зөв хүмүүжин. За манай хүн бол үнэхэрийн хөдөлмөрч. Эхнээсээ л одоо хөдөлмөрийн замаар л явсан. Тэгвэл юм хийж, хөдөлмөр хийж, юм оролдож босгож явж ижил санаа намардаг юм хүн байгаа юм. За ер нь одоо өөрийнх нь зан характерын хувьд бол нэг юмд одоо орчхоор юм тууштай. Ерөөсөө тэрийгэ дуусгах гэж санаа амардаг. Тэгээ нэг удаа нэг сурвалжлагч асуусан та хэдийд нь амардаг хүн бэ? Одоо ингэ таныг хараад байхад ерөөсөө амарж байгаа харагдахгүй юм гэсэн чинь би хийж байгаа юмаа ингэ дуусгасны дараа их сайхан амардаг. Бүх бие сэтгэл бүх юмараа сайхан амардаг гэж. Тэгэхээр би энэ хүний мөн чанар нь хөдөлмөрч шин чанар юм болов л гэж ингэж боддгийм. Энэ бүтээж байгаа, юм хийж байгаа. Тэгээд одоо ажлын байрыг бий болгож байгаа энэ усудаа маш их дэмжээсэй төр засгаас. Бодлогоор дэмжээсэй.
зөвхөн нэг одоо өнөө маргааш шиг харсан байдлаар биш тийм ээ. Өөрийнхөө хувийн эрх ашигыг харсан байдлаар биш. Манай хүн шиг ингэж ирээдүйг харж том төслүүдийг дэмжижсэн. Тэгэх юм бол ажлын байр олноор бий болно. Хүн болгон ажилтай төрөлтэй болно. Утаагүй болно. Гэр хороол байхгүй болохоор хөрсний бохирдол байхгүй болно. Байшиг үйлдвэрлэх комбинатыг одоо ингэж хөрс одоо агарын бохирдлоос салгах ийм том төслийг хэрэгжүүлснээрээ бол хамгийн гол нь Монголын ард түмэн одоо гэр хорооллын хүмүүсийн амьдрал нь сайжирна. Төмийн халаалтанд очино, ус нь ойртно. За тэгээд байшин одоо хотоороо ингээд хүмүүсийн амьдрал сайжраад ирэхээр чинь хүмүүсийн орчин сэтгүү ордол ондоо болж эхэлнэ. Тийм учраас Монгол улс тэр чигтээ ингэж хөгжих ёстой маа гэж ингэж бодож хийсэн ийм төсөл гэж би бодож байгаа. Тийм манай хүн жиг нь тэгж зорж хийсэн. Би байнга одоо их ачаалттай үед нь бол хоолын ард нь хийгээл сууж идэг. Аяа их ачаалттай үедээ бол манай хүн ирээл багтаа үедээ бол ярина л да надад зарим нь. Тэгээд байнга л хажууд байж байгаа хүний үед харахад бол ер нь их л томоор зургаар харж л юма хийдэг хүн юм байна да. Их томоор хөдөлдөг тийм том зургаар хийдэг. Тэгээд одоо энэ бидний барьчаад ашиглалтанд оруулчаад байгаа энэ байшин үйлдвэрлэх комбинат бол ер нь бол инженер барилгын инженер байлаа гэж бодно. Ер нь одоо ямар ч инженер хүний хувьд бол маш том бүтээн байгуулалт. Өөрийнх нь инженер болж зарсан бүтээн байгуулалтуудынх нь хамгийн томуудын нэг нь гэж би бодож байгаа. Манай хүнд одоо хийж байгаа, бодож байгаа юмнууд бол дандаа л улс орныхаа хөгжлийн төлөө урш 1-2 алхам илүү бодож хардсан байдаг юм болоо гэж би боддتي. Би бол зүгээр өнөөдөр ихнэр хүнийхээ хувьд биш. Би иргэн хүнийхээ хувьд, Монгол улсынхаа иргэн хүнийхээ хувьд хэлэхэд ер нь бол хамгийн их оронч хүн миний нөхөр л гэж би хэлнэ.